Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр хөтлөгч миний бие үзэгч та бүхний эрүүл мэндэд нэн төрөнд хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг яг одоо танилцуулах гэж байна. Тэгэхээр сүүлийн үед бид нар Улаанбаатар хотод цэвэр агаараар амьсгалан битгийхэл агаарын бохирдол утаанаас олж маш их сэтгэл санаа зовниж байгаа. Тэгвэл өнөөдрийн танилцуулж байгаа энэ хүү хүчил төрөгч хөтгөрүүлэгч аппарат нь та бүхний гэртээ айн дундах цэвэр хүчил төрөгчөөр амьсгалах боломжийг олгох юм. Хүн хоолгүй олон хоног тис чадахч амьсгалахгүйгээр хэдэн минут ч тис чадахгүй лээ. Хүчил төрөгч нь бидний биед агшин бүрд хэрэглэгдэж бид хүчил төрөгчийг агаараар амьсгалах замаар авч байдаг. Гэтэл энэ хүү авч байгаа хүчил төрөгчийн хэрэглээ багаснаас болж хүний бие махбод өөрийн бүхий л үйл ажиллагаагаа бүрэн явуулах энергигүй болдог. Бидний урд хөрш хятад улсад агаарын бохирдол мөн л тулгамдсан асуудал болсон. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэх түүнээс хамгаалах тал дээр олон жилийн судалгааг хийж энэхүү хүчил төрөгч төрүүлэгч аппаратыг зохион бүтээсэн байна. Тус аппарат нь дараах дөрвөн үйлдэлтэй. Үүнд өрөө таслахыг хүчил төрөгчөөр баяжуулах, хасах ёон бүхий анионоор агаар дахь нэм бактерийг устгах, цэвэршүүлэх, хүчил төрөгчөөр амьсгалах, хүчил төрөгчийн коктейл бэлтгэх. Энэхүү аппаратны овор хэмжээний хувьд хөнгөн, авсаархан, хэрэглэхэд хялбар, мөн аюулгүй гэдгээрээ маш том даваа талтай. Түүнчлэн үзэгч та бүхэн гэртээ албан тасалгаандаа цэцэрлэг сургуулиуд бүхэл газарт хэрэглэхэд нэн тохиромжтой. Тиймээс хамтдаа энэхүү аппаратыг хэрхэн ашиглах заавартай хамтдаа танилцъя. Тус аппарат нь их бие, усны сав, шүүлтүр, амьсгалын гуурс, хамрын гуурс, удирдлага, залгуур гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Ажилуулахын өмнө усны савыг цэвэр усаар дүүргээд хүчил төрөгчийн аппаратыг асаах горимд тавина. Аппарат ажиллаж эхэлснээр өрөөндөх агаарыг сорон авч шүүлтүрийн тусламжтайгаар хүчил төрөгчийг шүүн баяжуулж буцаан гаргах юм. Ингэхдээ хүчил төрөгч ялгаруулах болон хасах ёон бүхий анион гаргах гэсэн үндсэн хоёр төвчлөртэй. Хүчил төрөгчийг 90% хүртэл өтгөрүүлэн гаргах боломжтой. 30% бол агаарын бохирдол ихтэй өвлийн улирал бүх хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Харин 40% бол өндөр настай хүмүүс, жирэмсэн эхчүүдэд 90% бол хүчил төрөгчний шаардлагатай хүнд өвчтэй хүмүүс тохиромжтой юм. Түүнчлэн оюуны өндөр ачаалттай ажилтдаг хүмүүс фитнес спортоор хичээлж байгаа болон жингээ барьж байгаа бүсгүүчүүд ч хэрэглэхэд тохиромжтой юм. Ийхүү бид амьсгалаар хүчил төрөгч авахаас гадна хүчил төрөгчийн коктейл бэлтгэж ууж олно. Энэ бол зүгээр нэг хөөс биш, энэ бол шингэн хүчил төрөгчм. Бэлтгэхэд өндөгний цагаан хүссэн жимснийхээ шүсийг хийгээд аппарат ажилуулахад л боллоо. Та 5 хормын дотор хайртай гэр бүлийнхнийгээ үр хүүхдээ амттай хүчил төрөгчийн коктейлээр дайлж болно. Өдөрт 250-аас 300 мг хүчил төрөгчийн коктейл уух нь 2-оос 3 цаг ойд явсандаа тэнцэх хүчил төрөгчөөр биднийг хангадаг байна. Төр засгаас утаатай тэмцэж агаарын бохирдлыг бууруулах тал дээр шатдараалан үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр арга хэмжээ аваад маргааш агаарын бохирдол буурна гэж байхгүй. Тийм ч учраас үзэгч та бүхэн агаарын бохирдол багасч цэвэр цэнгийг агаараар амьсгалах хүртлээр бидний өнөөдрийн танилцуулж байгаа энэ хүү бүтээгдэхүүнийг ашиглан гэр бүлээ болон өөрийгөө цэвэр цэнгийг агаараар амьсгалуулаарай. Нэмж хэлэхэд үндэсний баялаг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өнөөдрийн танилцуулж байгаа хүчил төрөгч төрүүлэгч аппаратыг лизингээр авах боломжтой юм.